Энэ академийн дархны анги бүтэхгүй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс анги бүрийн шилжгүүд ур чадвараа үзүүлэхэд дархны ангиас хэн ч хүлээсэнгүй. Талбай тэхэлж тулааны ангийн оюутан гарч стерилизийн тусгай байлдааны роботтой туллаа. Таамагчнаар тэр ганц цахилтаар роботыг бүтэлж хэсгүүдийг нь талбай даяарч цацав. Оюутнууд тэр дороо алга ташлаа. Дараа нь дэмжлэгийн ангийн оюутан Ревентэйгээ гарч ирэв. Түүний өрсөлдөгч нь хоёгийг нь бичүүлсэн мөнөх стерилизийн робот байлаа. Гэвч Ревент энэ огт асуудаж бассангүй. Гэр тэнгэр өөд өндөрт хөөрөөд ганцхан хортон дайртаар хоёр роботын голыг нэгт цаалав. Оюутнууд түүнийг жинхэнэ гоц авьяас тэмэд ухаалн дэмжлээ. Дархны ангийн төлөөлөгч өмнөх хоёрын дэргэд шившгээ тарина гэдэгт багш оюутнууд бүгд итгэвчтэй байв. Гэвч манай сэхүүн талбайд орж ирмэгц байдал өөрөөр иржээ. Түүнийг өмнөх оюутнуудын хэмжээнд хүрэхгүй гэж үзээд зэрвэлжлийн робот санал болгосон ч тэр шууд зэрвэлжлийн хоёрт роботоор салхийг шаардав. Түүний сонголтод бүгд цочирдсан ч хүссэн роботыг нь бэлдэж өглөө. Дараа нь сэхүүн өөрийн уурсан хүн дотор сэлмээ манагаарч тэнэгжиж эхлэв. Хэрэгслийнхэн чанарыг харсан хүн бүр мэж гайхшаа. Энэ зуур сэхүүн сэлмээ цэнэжж дуусгаад 5 өнгөт төлнийх нь хүч үнэхээр итгэмээргүй байв. Робот энергийн хоёгоо идэвхжүүлсэн ч манай залуугийн ганц цохилт түүнийг талбай хангастай нь хамт унсалгав. Тоос намд хот бүгд хэрхүүгүй хоцорлоо. Хөдлөгч хүртэл юу хэлэхээ мэдсэнгүү. Тэгвэл сэхүүн гэж хин бэ? Өмнөх амьдралдаа тэр дэлхийн хамгийн анхуу тархан байжээ. Гэвч сүүлийн тэнгисээр хүн төрөлхтний хятхаар шийдсэн 5 төрийн хааны эсрэг түнж боломж айсангүй. Баатрууд эцсээ хүрт тосдож арайхийн язалт байгууллаа. Гэвч төрлөөс нь дэндүү их бай. Чөтгөрөө дусцсан ч дэлхийгээс юу ч үтсэнгүй. Гарагийн ихэнхийг сүүжийн тэнгис зархсан тул энэ ясууч тархивчаас ялгаагүй санагдана. Хүн төрөлхтний сүүжин тархинлыг сэхүүн хоромттой морьт хязгааргүй тэнгисийг ширтэнэ. Хажууд нь манай залуугийн уралсан хэрэгслийн ачаарч төрийн хадыг устгасан үхийн шархтай 3 батар байлаа. Гэвч тэдний эцсийн мөчирч сэхүүн хязгааргүй тэнгисийн дунд ганцаар үлдэв. Тэгээд тэр сүүжин нэг эвлэл урлахаар шийдлээ. Цагч материалч бараг үлдээгүйч тэр онцгой ур чадвараараа биесээ тусгай хөдөр гархан авч чинжаал татаж эхлэв. Ус төрж эрэхтэй зэрэгцэн тэр ажлаа дуусгав. Тэгээд тэр чинжаалаар өөрийгөө хатав. Тэнгис түүнийг залхих мөчид нэгдүгээр хэвлэл рүү буцах нөөц ур чадвар идэвхжив. Тэгээд бүх зүйл тас харанхуй дууслаа. Гинт нүдэнд нь гэрж тасхад тэр амьд хിവэр юм болов гэж гайхав. Нэгэндөө түүнийг 31 жил сансаагүй нэрээр нь шалгуулгчлээ. Химэн дуудлаа. Элсэлтийн шалгалтын танхимыг тойруулан хараад өхийн өмнө амьдрах нүдэнд нь жирэгдэж байна уу гэж бодов. Гэвч өдөлгүй хамгийн сүүл уурсан зэвсгээ саналаа. Түүний илэрх чадварыг нэгдүгээр хэвлэл рүү буцах гэдэг байсныг гинт тухаарав. Энэ бүхэн өөрийн холбоос хөдрөөр хийсэн зэвсгийнх нь хүч байжээ. Шалгагч уурсан цаг нь сүүчийн удаан анхааруулв. Дахиад ханг хандуул шууд хүүн гэлээ. Сэхүүн зэвсгээ авахтаа өнгөрсөн амьдралынхаа харамслыг иргэн санав. Хэрэг эрт хэрсэн бол бүх зүйл яах байсан бол гэж бодоод энэ удаа ирээдүйг үнэхээр өөрчилж чадах хэсэгтэй иргэлээ. Зэвсгээ атахад өнгөрсөн удаа хамаагүй гэдгийг өөртөө санаалав. Хамгийн чухал нь түүнд 2 дахь боломж ирсэн. Тэр энэ боломжийг ашигласан хүн бүрийг хамгаалах ёстой. Энэ бодол түүний нөөрөнд итгэж дүүрэн минийн сүлж тодруулав. Юуны өмнө Бабелийн шалгалтад тэнцэх хэрэгтэй. Харин 3 нохоогоос хажлыг түр хойшлоо. Ингээд тэр ажилдаа орлоо. Насан туршийн туршлагаа хөдөлж буй гарийнхан давталт өгөө байсан тур шалгагчийн харцыг шууд булаа. Профессор урагш тонгоо анхааралтай ажиллаа. Сэхүүний алх удаа мэд харагдвч хэмнэлэн төгс бөгөөд цохилт бүрээс цэвэр хурц цөөрэ хадна. Материалыг шалгасан профессор үр хийцэн дээд зэрэгшийнх гэдгийг ойлгов. Тослох хан хүч чанарыг нь хараад гайхлаа. Энэ бүтээл шалгалтад тэнцэхэд хангалттай гэдэгт хоёр итгэжтэй байв. Гэтэл сэхүүн гинт бүтээлээ хугалж тэднийг алмаар болов. Шинэ амьдралдаа тэр өнгөц бүтээлээр өөрийн жишгийг буулгахыг хүссэнгүй. Тослох хан үүнийг дахины газрыг дарамжуулсан хэрэг гэж уурсан ч Сэхүүн даалгавраа дахин хийх зөвшөөр тамир хүсв. Ханыг эсэргүүцэхэд профессор Сэхүүн ямар ч дүрм зөрч өгөөг сануулсан зэмлээ. Дараа нь хөөрөө эргэж ердөө 40 минут үлдсэнийг сануулв. Сэхүүн ийм таархан зүйл хүлээлгэн өгч чадахгүй гэдгийг хэллээ. Итгэвчтэй байдлыг нь үнэлсэн профессор түүнд амжилт хүсв. Манай Баатар дахин ихсэн ч өдөлгүй мохордлаа. Залуу биеийн тассан хэмжээний манай тэнхээгүй хад цаг тасралтгүй өнгөрнө. Одоогийн нөхцөл төхөрөх дүү дарах түүнд хэрэгтэй байв. Гинт танхим тачин чимээ цураатж хүн бүрийн анхаарлыг таглаа. Бүсэд шалгуулагч итгэж ядан ширтэн. Сэхүүн чулуунд гараар манай шингээж байв. Нэг шалгуулагч тэдгээр нь асуулт дэлбэрнэ гэж анхаарууллаа. Гэвч манай залуу сандарсан ярилцалтыг үл тоон чулуунуудыг шууд зогроо шидэв. Оюутнууд өмөлдөж нэг нь бүр гашийн хор нэхэн оршиход танхим эмч замбраагүй болов. Хан хүч профессороос болиулахыг гуйсан ч тэр 50 хэвээр байлаа. Тэр шинэхэн хүн шиг сандаршгүй гашийн урсгалыг ажиглахыг ташаав. Тэдний өмнө өөр асаагч чулууны цөөрөөр хүчрхэгдсэн асар халуун 5 өнгөт гашийн чөтгөр бослоо. Энэ нь манайгаа нарийн хянах шаардлагатай ч маш бага энерги зарцуулдаг дээд төвшинийхээ хамшиг дарах байв. Зөвхт тотогтой хിവэр байхад бүсэд шалгуулагч бишрээ харахаас өөр зүйл хийж чадсангүй. Юу ч дэлбэрэхгүйг ойлгосон профессор төмрийн голмын өнгөөр хараад
Асаарч чулууны цувраагаар халууныг өсгөн давталтыг хурцсах дэд түвшний аргыг танив. Гэсэн ч цаг хараад сэхүүн үлдсэн 30 минуттай амжина гэдэг тэрэрсэн хэвээр байлаа. Алхах тусам гүрзэд хөвчөөгөө би сэхүүний хамгийн том дайсан болов. Манан шавхагдж хамгаалтын хаалтан сарнан. Зөөхний халууныг биеэрээ тэсгэд хүрлээ. Шалгалт дуусмагц биеэ чиржүүлэхээ нэн тэргүүн тавина гэж дотроо тангарав. Харин одоохондоо ядаргаагаа тэрчин үлдсэн хорон бүрийг ашиглав. Шалгагч засах дохио өхмөчд манай залуу бүтээлээ амжиж дуусглаа. 5 өнгөт гасан системийн мэдээлэл идэвхжүүлж түнд онцгой тахны ур чадвар олгов. Ижний чанар таих механик бүгдийг нь алмаар болов. Үнэлгээний санаанд багтангуу өндөр хорсон ч сэхүү эдлийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг шалгаж болно. Химэн тавин хэлжээ. Туслахын ур чадварыг нь хараад хэд давтсандаа профессорын шийдвэрээс хүлээлгүй шүүд тэнцвэрчхв. Шалгалтын дараа сэхүүн профессор Ким Мишелийн өрөөнд ирлээ. Бүтээлдээ сэтгэл хангалуун эсхийг асуухад сэхүүн нэгдгэртийн гэсэн ч профессор түүний хазнаас дотоод сэтгэлийг мэдчихжээ. Ким шууд гол зүйлдээ орж Бабихийн бас асруулах ангинэр хүндээ алдаж буй живж яваа. Хүзрэг тус сэхүүнийг өргөжлөө татхай зөвлөв. Тус ангийн эцэстээ нурж Vulcan Academy тэргүүж хэрээдэг сэхүүнгээ хэдий сайн мэднэ. Гэвч профессор түүнийг Vulcan руу чивлүүлэхэд сэхүүний яриг таслав. Тэр өөрөө ээсэж Бабилийг өөрчлөх учраас Vulcan тэргүүж сургууль болохгүй хэмээн профессорын багжийг иш засрууллаа. Сэхүүний зоримог үгийг сонссон профессор эхлээд ангийнхаа тэргүүнээ оюутан болох ёстойг санаалав. Манай залуу огтхонч түргсэнгүү. Оюутны түвшинд өөртөө энэ зэрэг зөвхөн байхгүй гэдэг тэр бүрэн итгэлтэй байлаа. Гэсэн ч Бабилийн нэгдүгээр дамжааны тэргүүн болно гэдэг амар ажил биш. Сэхүүн ч үүнийг сайн мэднэ. Академи ангийн шилдэг 2 оюутныг өндөр бооцоотой албан ёсны шалгалтаар өрсөлдүүлж зөвхөн нэгэнд нь тэргүүнийг цааш өгдөг. Бабил Академи 3 салбарт хуваагдсан аврах төрдөг байшин мэд. Тулааны акр, дэмжлэгийн юваар, технологийн борипа гэсэн 3 салбартай. Салбар бүрт олон 10 мэрэгжил ороод салцсан үндэс мэд холдно. Тэр их өрсөлдөөн дундаас тэргүүлэхийн тулд оюутан тоо томшгүй мэрэгжлийн бүх хүнийг давж шилтгэхийн шилбэг гэдгээ батлах ёстой. Профессорын царайнаас ишт түүний чадвар сэтгэл нийцсэн ч тим авиастай дархан Vulcan Academy-д очих ёстой сануулж тийш нь ятгахыг хичээнэ. Сиу санааг нь ойлгосон ч байр суурьтаа бат зогсон. Өөрөө Есүхэд Бабил хамгийн сайн сургууль болно гэж зүтгэн. Профессор хүү хэтэрхий биеэ дийсэн гэж бодогч тэр ашинд нь тэмч дургуутсангүй. Тэрээр гар барьж манай хүү юу хийж чадахыг харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хин. Гараа барьж цод шигүүний холбоосын ур чадварыг төвчиж профессортай нэгдүгээр төвшний холбоос үүсгэн. Тэр цаг очтгүй шууд албарч галт төмрийн холбоосын чалуутай болж авна. Энэ дотроо гал хадгалахад нэн тохиромжтой. Модон бүтцтэй өндөр зэрэглэлийн металл юм. Байранда эрхийн нэрсэн Сэм профессороос салгаж авсан металлаа ажиллана. Чанар нь сайн ч хэмжээ нь үнэхээр бага байлаа. Холбоос албарчлах гэдэг адармаатай ажил. Энэ нь байтаа үүсгэсэн холбоосын хүчийн дүнслэн өгтөргөөс огт байхгүй хөдөрт гаргаж ирдэг. Одоохондоо түүний холбоосын түвшин энэ металлыг ашиглах төдий бөгөөд бусад шин сурагчтай харьцуулахад системийн үзүүлэлт нь тун өрөвдөлттэй байв. Тэр цаашаа санаа алдахч үнэндээ гомдлсонгүй. Өнгөрсөн рүү буцахын тулд муу үзүүлэлттэй болох нь хизээд ашигтай 8 байлаа. Тэр өөртөө хэд шунж болохгүй гэж сануулна. Түнд пандемиумыг сүрүүж хангалттай цаг хугацаа бий. Тэр байгууллага хүн төрөлхтнийг гიშгчээд зогсоогүй. Тэд бүгдийг устгасан далаанч төрийн бурхтыг дууд хажирхаг зохион байгуулсан гол эзэд байв. Тэднийг зогсоохын тулд ямар ч арга ашиглахаас буцахгүй байх хэрэгтэй. Мөн ирээдүйн үе явдлуудад төрөлдөх эрсдэл гаргаж болохгүй. Тиймээс түүний нэн тэргүүний зорилгоос ой санамжтай холбоотой зэвсэг эсвэл ур чадвар очих юм. Бабилд эсрэгчний зорилгоо биелүүлсэн тул төлөвлөгөөнийхөө 2 дугаар шатанд анхаарал хандуулах цаг болжээ. Яг энэ үед нэгэн мэдэгд түүний хараанд тасна. Түүний холбоосын түвшин ахиж, холбоосын тамгаа гişин ур чадвар нэгдэв. 7 хоногийн дараа Сэний Бабил Академи дахны өдөр тохино. Энэ газар маш том. Сүрлэг тул тэр төрсний эцэс цайныг боловсруулах өрөөг олно. Тэр ангитай ормогцоо Борсибагийн дэд захирч Майкл Бармитын загнахад өртөнө. Майкл түүнийг хоцорсон мөн хэд 50 байна гэж зэмлэнэ. Профессор Ким нэмэрт шалгалт эхлэхэд 10 гаруй минут дутуу байгаар сануулж түүнийг өмөрхийг хичээгч Майк сансахыг хүссэнгүй. Тэр Сэний байдал дургуутсаар байна. Маргааныг харсан Сэвэн профессор Ким ягаад түүнийг энэ газраас хол байлгахыг хүссэнийг хэцсэн ойлгоно. Тэн хэмийн үзүүлэлт унаад зогсохгүй. Тэд дэд өдөрт халбан тушаалтнуудтайгаа зөрчилтэй байгаа нь шүү дээ. Манай хүү ирдэг байж ойр байгаа өөр нэг сурагчтай мэдлэхийг хичээсэн ч тэс хүндлэн харьцаатай тулгарна. Энэ бол түн эвгүй агшин байлаа. Яг энэ үед нэгэн эмэгтэй урах шашгаж бүгд цогсон гэж асууна. Дэд захирч түүнийг захирлаа гэж дуртахад Сэний нүд томорно. Тэр түүнийг шууд танина. Энэ бол Бабилийн Борсипа тэнхмийн захирчрээ хөрөө байв. Сэвэн түүн шиг нөлөө бүхий хүн яагаад энд байгааг авахгүй байж чадсангүй. Түүний өмнөх амьдралд энэ эмэгтэй дэлгүүрийнх нь байнгын үйлчлүүлэгч байжээ. Тэр бол аимшигтай айхавтар ур чадвартай. Эс зэрэгчлийн хүчрэх нэгэн байв. Тэр илүү хүчтэй болохын тулд зэсэн төхөөрөмжийг зархиж чаддаг. Тэрээр түүний сүүлчийн агшинд
түүний чанартай зэсгийг идээгүүдээ харамсаж байгааг нь харсан юм. Профессор Кимийн дуу түүнийг бодит байдалд нь эргүүлэн авчин нэмэлт шалгалт хэвших цаг болжээ. Дөрвөн энгийн чатуу. Тэдэнд өмнөх шалгалтын сүрхтэй төгс хослох зэсгийг бүтээх 45 минут байна. Гол залуу. Тэд ашигмын дарханы газар ашиглаж үнийг давтах хэвээр тэдэнд сонгох хасар том хөдөр овоолж тавьжээ. Захирч болон дэд захирч хоёулаа шүвчээр ажиллаж байгаа тул дарамт маш их байв. Дохио өгмөгц хэсгийг нь хормогчоо бүслэн. Элементийн энерги хянаштгүй болохоос сэргийч цэвэр манаа ашиглана. Төгс резонанс үүсэх ёстойг мэдж байгаа тул ашигмын дарханы газарт анхаарлаа хандуулна. Материал руу ширтэх нь манаг нь элемент нэмэгдүүлнэ гэж бодож байгаа юм уу гэж тохирсон дөө. Түүний анхаарлыг сануулна. Сеүн надлуу хэлээд байна уу гэж асуухад шаргалстай сорогч Ханс Бармет Сеүнээс өөр хэм байх үдэ гэж жомолтсон. Профессор Ким Ханс дууга хурааж анхаарлаа төвлөрүүлж гэж хэлэгч нэгэн тараасан байв. Ханс бол дэд захирчийн хүү бөгөөд гар лүслээрээ задагч байгаа нь байв. Тэрээр Сеүний баг төвшний манайг дарамжилж алхимын дарханы чиглэлээр алдартай Барметийн сургалтын түнд ялагдчихгүй давуу тал олох нь гэдэгт итгэвчтэй байв. Ханс хэдийн 2 дугаар курсын төгсөгчтэй адаж манайгийн төвшинтэй тул усан элементийн өндөр манаатай хөдөр болох лазерит болох нам хашиг авч хэдийн ялсан мэд харагдана. Захирч Рю Хансыг усан хөдөр сонгохыг харах бөгөөд профессор Ким усан шин чанарыг давтах нь галт маш мэдрэмтгий тул дарханы ажилд хар дарсан зүуд гэдгийг тэмдэглэнэ. Дэд захирч Макс хуучин сургуулийн санаа зовлт орчин үеийн ашигмэд хамаарахгүй гэж тохирхон. Ким ашигмын удамшлалт орон зайд баригдаггүйч ашиглагчаас хамааран цаг хугацаа том хүчин зүйл хിവэрэн гэж өгнө. Майкл түүний яриг тасалж хүүд нь ямар ч өдрийг нээж үзэхэд 30 минут хангалттай гэж гайхуулна. Ханс үнэхээр тийм хурдан болохыг ойлгоод профессор Ким гайхаж хоцорно. Түүний резонансын хурд энгийн шин сурагчийнхаас хавгүй илүү байв. Шалгалт технээсээ л ашигмын лабораторид өссөн Ханс шиг хүнд зориулагдсан тодорхой байв. Профессор Ким бэлт тал засан дэд захирлыг дотроос ин зөхөн. Энэ хорон захирч Рүсийн үнэлүү харахад түүний нүд томорно. Тэр усан хөдөрт огт хүрсэнгүү. Үүний оронд тэр Хансын сонголтын бүрэн эсрэг Жад болон час улаан галт чулууг авчээ. Чулуунуудыг хараад Макс хүү хитрхи их бие дээсэн байна гэж дарамтлан хэлнэ. Хаас ч гэсэн сэнэдгээр эсрэгцсэн хөдрийг зүгээр сөрөх гэж сонгосон гэж гайхан ширтгэхээс өөр аргагүй төрөв. Шаргал устын өнцгөөс харахад энэ сонголт мохов зүжээс өөр юу ч биш байлаа. Сеүний өрөвдөлтэй манайгийн парт амжаар час улаан галт чулууг хянана гэж огт байхгүй. Ханс энэ амархан ялалт болно гэж тайвширч хэлэвч ямар нэг сонин зүйлийг анзаархад түүний бодол асуулна. Сеүн шин өөр чадвар болох холбоосын тамгыг идэвхжүүлнэ. Тэр өөр чадвараа ашиглан галт төмрийг баруун гартаа таниулна. Түүний гар шууд хяналттай дүрэлц галан тавтана. Ханс үүнийг хямдхан мих гэж босомжлон тохирхогч манай хүү дэшиг чарахгүй. Тэр хэдийн ажлынхаа гүнд орсон байв. Дэд захирч шигүүнийг эрдэстэй ээж шин чанар ашиглан резонанс үүсгэх хичээж байгааг анзаарн ихэмсэг инээн сэвсээр харна. Түүний хувьд энэ бол шин сурагчийн алдаа байв. Элементийн эрдэстэй резонанс үүсгэхийн тулд цэвэр манаа ашиглах нь элементийн энерги хяналтгүй болгож аюултай осож төрхөх шууд зам юм. Тэр хойш наашин дижбриштэй хүжээх боловч гамшиг хизээч бассангүй. Үүний оронд Сеүний галын хүч хэмээргүй түвшинд хүрч хажууд байгаа хүмүүсийн нүдийг бараг гэлт болно. Төгс хөдөлгөөнөөр тэр нийлэгжүүлэлтийг дуусгаж сүүндээ төгс тохирох гал хорон битүүлэгч хөө химэх зэсгийг хийж дуусгана. Эд зүйлийн тайлбар гарч ирэхэд өрөө таг чимээгүй болно. Энэ бол ховор зэрэглэлийн эд зүйл байв. Энэ нь гал шин чанартай манаг асар ихээр хатуулаад зогсоггүй. Ашиглагчид өөх талын гал гихүүр чадварыг гаргах боломж олгоно. Одоо хүртэл давтаж байгаа Ханс хүйсэн гоочно. Тэр манай хүү яаж тийм тесрэмтхийн нэрвжүүлэлтийг ганц чалтаагүй дуусгасныг ойлгож чадахгүй байв. Тэр өөрийн шинжилгээнд эргэлзэж эхлэх бөгөөд яг тэндээс зөөс буруугаар ирнэ. Анхаал нь саниж бие дэгшнээсээ болон Ханс манаага элементийн энергиэр цэнэглэх хугацааг алдагдуулна. Түүний эцэг алтааг нь ойлгож анхааруулан ашиглагч хэдийн оройтсон байв. Дараагийн секундэд асар том дижбриш лабораторийг бүхэлдэн дөргөнө. Үдээс хойш болоход боловсруулах хөрөө утаа ба хүчтэй сэтгэл зүйн дарамтаар дүүрнэ. Үргэлж пашараа тайдэд захирч нөхцөл байдлыг хүүгийнхээ тал эргүүлэхийг шууд хичээнэ. Тэрээр Хансын бичлэгийг далимдуулсан тэнцээнийг тэнцэн гэж зарч эцсийн шийдвэрийг хойшлуулна. Профессор Ким үнийг зөвшөөрсөнгүү. Тэрээр энэ асуулт бүхэлдээ Хансын өөрийнх нь санамсаргүй ажлаас болсон гэдгийг заана. Майкл буцаагаад Кимийг сурагчдынхаа сайн сайхнаас илүү шалгалтын өнөнд анхаарал хэд хандуулж байна гэж буруутгана. Гэхдээ Майкл бохир тоглоомоо дуусаагүй байв. Тэр семиний үзүүлбэрт сэйс олгож 5 минутаас бага хугацаанд бүрэн резонанс болон өндөр зэрэгчийн манаа гаргаж авах нь шин сурагчийн хувьд боломжгүй гэж мэдэрнэ. Шин сурагч ийм байдлаар ажиллах нь хүний боломжоос хэвтэрсэн зүйл байх ёстой. Сеүн тэднийг зүгээр харах ба түүний ухаан олон жилийн дараа нэгтгэстэ өөрийнх нь ашигласан техникээр байлаа. Тэр энгийн дахны ажил боломжгүй үед зөксөн бүтээхэд зориулагдсан аргыг ашиглажээ. Түүний нүдэнд алхими гэдэг бол хөдрийг устгаж хэлбэрт оруулах явдал биш юм. Энэ бол эрдсэн цамыг олж хөдрийн амьдралыг дэлгэрүүлэх тухай юм. Тэр үндсэндээ ирээдүйн зэрэглэлийн дууд замыг ашигласан ч Макс шиг хүнд үүнийг тайлбарлах ямар ч бодолгүй байлаа. Тэр юу ч мэдээгүй царай гаргаж өөдөөс нь ширтэн тэнэгтэн. Макс өгөө шиг нөхөж жомол цунгаас сэгүүний шууд залуу залсан бичигчгэн. Нэгдүгээр курс хиймэл аргаар ховор зэрэглэлийн эзүүл тавтана. Гэдэг статистикийн хувьд боломжгүй
тус будсан байж таарна гэж тэр маргав. Рено үнэхээр уурж эхлэх үед юу Котканы дуу түүний яриаг тасв. Бүгдийн гайхшрыг төрүүлэн тэрээр зөвшөөрч Сигүний авьяас ямар ч учир утгахгүй гэж ураг шалгав. Майкус Коткан түүнийг дэмжиж хүүгийн эхийг хасан дахин шалгах шаардна гэж бодон баярсан гişнэ. Гэвч дараа нь байж сонирн болж эхлэв. Коткан Рёдөрмийг харахгүй байв. Тэр хоёр ширтэн аман дотор нь бараг шүлсэн насгч байлаа. Тэр яг л ухаан жолоогүй болох гэж байгаа мэт харагдана. Зэснээс нэг зулт хийхийг үнэхээр их хүсэж байгаа нэрт. Тэр доод тал нь нэг далааж болох уу гэж гайхан. Гинтийн ачаахштай сонирхолтой танхимыг бүхэлдэн сөнөв. Дараа нь манай Баатар шинээр давцсан хойныхоо тухайрах зүйлэн гарч чадав. Хугацаанд үеэлийг зөрсөн тул түүний мэрэгчтний нүдээр эцсийн бүтээгдэхүүн дотоо Түлэмэг санагджээ. Гэвч энэ нь орчорч Котканы аманд гашуун амт үздэхэд хангалттай байв. Алхаж явахад нь барид гэх нэр түүний тархинд дэргэжсээр байлаа. Тэр үнийг өмнө нь сонсч ирсэнаа мэдж байна. Тэгээд санав. Тэр дижбэрч нохоо Луис Валентаас сонссон түүхийг санав. Тэр Бабелд зэвсэн худалдан асан бөгөөд тэн дижбэрч түүнд байнгын манаа түлэж үлдээсэн тухай дурдсан юм. Тэрээр Ханс бол Луисын насан туршийн бичлийн цаадах чадваргүй дархан байсан байж магадгүй гайхсан. Түүний анхны төлөвлөгөө бол бүх гурван нохойг олж засран сайжруулах байсан ч одоо Хордосын замыг зөнд нь үлдэхээр шийдэв. Тэрхүү бэрхтлүүд түүнийг дижбэрэгч нохой болгон замаа албахад хүргэсэн юм. Үүний хооронд Борсипа тэнхимийн хорсын өрөөнд ширүү мархан өрнөж байлаа. Кодекан Рюс үүнийг тэнхимийн төгсөгчдийн төлөөлөгчөөр нэрлэхийг хүчтэй шахаж байсан ч бусад багш нар эргэжж байв. Тэр хин нэгэн эсэргүүцэж байгаа эсхийг бараан царайлан асуухад Маклюс яриг дуурна. Тэр үүнийг эсэргүүцэж биш санаж болгон том ялж түүнийг сайхан Кодекан болсныг санаалав. Мархан хоёроо өрөө ширжив. Сэтгэвтэл төрүүлэн байгаа ч зөөлөж илүү араас хэн хайг хүсэж байна. Профессор Ким орцсон. Ур чадвар нь бага зэрэг төтөвчтэй байсан ч манай гişгэж буй байж болно 5 өнгөт гал зостой төгс зогсож байгаа сууд тухайн гэдгийг онцоллоо. Нэг профессор тайланг харан үзүүлэлтийг нь шагшин засагч нэгдүгээр курс үүнийг үнэхээр хийж чадна гэдэгт тэрвэрчээр байна. Коткан Рё тэднийг тесрэх бөмбөг шиг мэдээгээр бүгдийг нь дуугүй болох. Тэр тэдний харж буй зэвсэн Сигүний хийхийг хүссэн зүйлийн өртөө 60% байх гэж зөвлөж хэлв. Мөн тэрхүү дутагдлын түүний боломжийг маш амжилттай болгож байгаа. Асуудлыг шийдэхийн тулд тэр тэдэнд төгсөгчийн төлөөлөгчийн үзүүлбэрийг эхний игнээс үзхийг санаж болгов. Тэр маш итгэлтэй байгаа тул карьераараа дэнчин тавьж байна. Түүний хөдөлгөөнийг харсны дараа шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол тэр дор нь албан тушаалаасаа огцорно. Маргааш нь нээлтийн ажиллагаан дээр эзэн хаан Лудвиг Шүберт Баблийн түүхийн татвар санжирсан лекцэрүүл ажиллахаа эхлүүлв. Тэрээр 5 жилийн өмнө Тэнгэр хүн төлөвшний хосол өөрчлөлтийн төлөө Баатардын цамхгийг буулгасан ч доод дэлхийн замын бүх зүйлийг эвдэхийн тулд там занал хийлийн сүлжээгээ төвчөөсөн тухай ярив. Хүн төрөлхтөн шинэ боломжуудыг авалгүй яг тэр үед асар том гамшиг төржээ. Далайн дунд орших Бабель тэр цагаас хойш Баатруудыг төрөөсээр ирсэн. Одоо эзэн хаан шинэ оюутнуудыг тэтгэр игнэнд нэвтхийг урьж байна. Өгөр өвгөний хараад Сигүн түүнийг жүжигж байгаа шигээ сайн хүн биш гэдгийг хэдийн мэдж байв. Хөтлөгч эцэст нь энэ жилийн шилдэг нэр дэвшигчдийг тайзнаа өрөн төгсөгчдийн төлөөлөгчийн үзүүлбэрийг дуудав. Сигүндээ шалхахтаа өмнө хамтралтаа уулзж исэн бүх дээрэнгүй нарснуудыг зүгээр шилдэг оюутнууд байсныхаа төлөө дэрэнгүй байсан залуусыг санаж байв. Одоо үзүүлбэр үнэхээр эхэлж байгаа тул тэр яагаад тийм хандлагаа гаргаж ирснийг эцэст нь харж чадчихжээ. Хөтлөгч даалгаврыг тайлбарлана. Тэдэнтэй марионет үйлдвэрийн автоматжуулалтын загвар Иесус гаргаж асан алтан нэг толно. Энэ бол зүгээр нэг сургуульчдын манекен биш юм. Энэ нь Си зэрэглэлийн баатартай толдож чадах тулааны чадвартай. Роботыг хараад манай хүү ямар ч зэвсэн агуулаагүй байхад тэр зүйл дайны урдаг ашиглаж чадахсгийг хааж байна. Эхний үзүүлбэрийг Акаркуфын төгсөгчдийн төлөөлөгч Жек Мейерс асуулсан тулааны тэнхимээс үзүүлж байна. Тэр залууг хараад Сигүн түүнийг сүүлчээр алдартай Мейерсийн гэр бүлийн 3 дахь гэж таварж байна. Энэ хүү хартан тулааны урлагийн мэрэгчлэн гэдэг нь тодорхой байна. Жек роботын эсрэг зогсож тоглож төвшин. Робот шууд дайрсан ч Жек давталхайг хэлбэрхэн зайлуулна. Тэр дахин нэг цавхтаас болтож хөл дээрээ хөнгөн байна. Робот шахаж Жек болцоор байгаад эцэст нь нохорч давталхайн дарах цагуулжээ гэж хийдэн. Тэрээр зэрлэг амтын шиг урагш тэмүүлж роботын гэдэс рүү зөхөв. Нөлөөлөл нь маш хүн тул медаль хавтан зөхөж үзэгчдийг цочрол даруулж дуугүй болгосон. Сигүн өмнөх хамдрагчтай энэ залуу 20 хэдэн настай. Зэрэгшийн хуваар залуугаараа нас орсныг санаж байна. Түүнийг одоо харахад тэр 10 дахь жилдээ нэг тохиосоо тухантан бөгөөд энэ нь манай залууг ийм авьяас хүн яагаад ийм их нас барсныг гайхаад хүргэж байна. Жиг ганцхан цохилтоор дууссангүй. Тэр дахин дайрч машиныг жижиг хэсэг болгон боцохов. Тэр сэтгэл хангалуун нэмсгаа авч эцэст нь бага зэрэг саларсан тухайга тоглоом тухай болгож байна. Хөтлөгч ч гэсэн адилхан цэцэрсэн ч түүнийг хурдан магтаж эхлэв. Зөвхөн түүхийн хүчийг ашиглан Си зэрэглэлийн баатрийн хүчээр автоматик дарах нь бага зүйлийн ажил биш юм. Тим гайхалтай үзүүлбэрийн дараа хинч байсан дарамтыг мэдрэх болно. Үзүүлбэр туслахтын хэмээн төгсөгчдийн төлөөлөгч энэ хоёрыг хар үргэлжлэж байна. Түүнийг хараад манай хүүтгүнийг ямар ч дарамт мэдрэхгүй байна гэж бодож байна. Япон улсын агуу 3 гэр бүлийн нэг болох Энүүгийн гэр бүлийн ахмад охин учир тэр анхаарлын төвдөө хот тассан байдаг. Түүний өмнөх амьдрал тэр доод амгт зэрэглэлийн зэвсэг эзэмшдэг.
Эстерлийн Баатар байсан ч эцэст нь ясарч дарж маган болон өөрийн гэр бүлтэй устгагдсан юм. Сэгүн зайгаа барихаар шийдэв. Тэр маган болох тавьсантай хин нэгэнтэй осордохыг хүсэхгүй. Тэр яг ингэж бодож байтал тэр ураг шашхаасаа өмнө түүнийг эргэж харна. Эрика өмнөхөөсөө 100 тал дахин хүчтэй хамгаалалттай хүнд хоёгаар тоногсогдсон загвар эстэй толгоно. Тэр жижиг тарыг нээж шогоог сошно. Түүний нэг нүд гэртэж эхлэхэд тэр шогоонд явхал ташаа. Тэр нь цоосох чирэг дуугаар нисэж байна. Робот өөрийгөө бэлдэж байгаа бөгөөд энэ нь тусгай хамгаалалтын төвд тос эвтгэж хэцүү байх шиг байна. Гинт Эрикагийн хэрэг өөрийн хорц хомс хүнд хоёргсан бүрэн механик гараа тамбарч хувирав. Тэр робот руу тэмүүлж ганцхан секундын дотор том нөх хөрөмдөж машиныг ашиггүй болгосон. Хэрэг анхны хэлбэртээ иргэн орж эзэндээ буцаж ирнэ. Хөдлөгч Сизерхийн хамгаалалтын роботыг нэг цавхалтаар устгасан тухай гайхалхаад үзэгчид галзуурна. Одоо дарам тасар их байна. Сигүн зүгээр жисэн гайхуулаад өдрийг тусгаж тэр тайзнаас хөөгдөх магадaltaй. Хөтлөгч түүний нэрийг дууд хот тэр ураг шалхна. Энэ хооронд үзүүлбэрийн хянагчаар ажиллаж буй Людвиг шин тэнхимийн төгсөгчийн төлөөлөгчдийн бас гайхалтай өндөр байгааг онцлоо. Дүндний тэнхим төгсөгчийн төлөөлөгч гаргаснаас хойш удаж байгаа тол секунд ирэх дарам тасар их байгаа гэж тэр таамагч байна. Хоёр дахь хянагч Рио зүгээрс бүгдийг мэдж байгаа мэт харна. Тулааны болон таслах тэнхмүүдийн гоёмсог үзүүлбэрүүдийн ачаар үзэгчид хэдийн новчсан байна. Манай залуу урах шалхан сэгмээ хойноос нь согсоход олон дунд шүгэн дэгдэв. Нэгдүгээр курс хор зэрэглэлийн эзүүл барьж байгааг хараад бүгд гайхаж байгаа ч дархан үнэхээр өмнөх хоёр сууд ухаандны ирч хүчийг үүсч чадхасгэд эргэлдэж байна. Оюутнуудын мэргэлцэхийг сонсоод Майк үзэгчдийн суудлаа сайн мишэн. Тэр Котканы суудлд нүдэ анастад байгаа бөгөөд хэрэгсээгүү энд өнөөс энэ нь түүнийг авах төгсгшөөрөг болно. Тайзан дээр хөтлөгч манай залуу Дижирхлийн Баатарын тулааны хүчин чадалтай загвар аргатай толгорно гэж мэдээв. Сэгүн түүний яриг шууд тасалж загвар Баатыг гаргаж ирээд бүрэн хоёроор танилцахыг шууд шаардна. Хөтлөгч хүсчихв. Загвар Баатан зарим тохиолдолд би Дижирхлийн Баатаруудын дайралтыг төсөвлөж чаддаг бөгөөд тэр үнийг дээрээс нь хоёр сая хүсэж байна. Хөтлөгч ийм богино хугацаанд энэ загварыг бэлдэж чадахгүй гэж шалтгаан сая хичээж энэ хүн үзүүлбэрээс үүдэх гэж байна уу гэж нууцхан гайхаж байна гэсэн хэдий ч профессор Кимгинд гарч ирэн. Манай хүүгийн шаардсан яг тэр загварыг хэдийн бүрэн хувирсан байдлаар төрж ирэн. Өөр сонгогдгүй үлдсэн хөтлөгч тоолтыг эхлүүлэх тохиог нь профессор Ким түнд дийлжгүй байхыг хэлж түүний сурагч хүчээстэд нь хүрхийг зочж байна. Тэр сэлмээс соглоход дээрээс нь 5 өнгийн дүүл алцсан гарав. Жекүний хараад сэтгэл нь хөдлөх бөгөөд атаархсан Ханс Сэндийг зүгээр л гайхуулж байна. Химэн басамжлан инээн. Хансын бодлоор Сэнд тийм сэлмийг өдөртөх хангалттай манай байх учиргүй. Энэ хүндрлийн талаар түүний бодол бүгд буруу байсангүй. 5 өнгөтөлж сэлмэн доторх гал хоорондоо хар шилждэг. Түр асрыг манаагаар хянахгүй болдож бүрч эзнийхээ гарыг таслан авдаг байна. Гэвч манай залуу дам манай саагүй байсан. Тэр гал хоромтлуулагч хойгоо ашигласан дүжиг дотор нь нөөцөлж галын дархан ур чадвараараа час усан галыг нэмжвэ. Хоромтлуулж дууссаны дараа тэр шахагдсан манайг дижбиждэг зэрлэг касуур чадварыг гаргахаар бэлтгэн. Тэр роботыг цохигтой 5 өнгөч төрүүдийг нэгэн хамт дижбижв. Дижбижд асар том байсан бөгөөд аренаг бүхэлд нөтгөн утаагаар бүрхв. Удаа замхарахад сэвэн хэтрүүч хүүдээ химэн жижигсэн гайхан. Түүний цохилтоос үүссэн том суурьлын мөр аренагийн шалаар үргэлжилнэ. Шаконоос гарсан хөтлөгч шууд барилгын дэмжлэгийн багийг төв лекцийн тэнхимлүү ягтай ихийг дуудав. Тэрхүү дижбижтэй төсөлийн дараа үзүүлэнгийн явцын шалгалт албан ёсоор эхэллээ. Үзүүлбэрийн дараа манай залуу шууд деканы өрөөрөө дуудагдав. Рю хэсэг хугацааны дараа орж ирэх бөгөөд түүний аренад тарьсан болохоос хойш цэвэрлэгийн тусасаар утсандаа уучлаж ирэв. Сивэн сандран уучлаж ирж хүчээ арай дэрхэн эхлэхгээ байж химэн хүлээн зөвшөөрнө. Тэр тэнд лекц нүүр эсвэл загнуулах байх гэж хүлээж суусан ч эмэгтэй түүнийг тийм шалтгаанаар дуудаагүй хурдан тайлбарлав. Түүнийг гол яриандаа орохоос өмнө гэдсэн чангаар хонхолцсон дуурч эмэгтэй нэлээд ичж орхив. Гэсэн ч улаан өст удаан далайн юм ярьсангүй. Тэр залуугийн нүдлүүд чигчлэн харж сэлэн болон хойг нь зах зээлийн үнээс 10 дахин өндөр үнээр худалдаж авах санал тавив. Сивэн хэтэрхий шоконд орсон тул саналыг ойлгож чамжаагүй байтал яг тэр агшин мэдэгдэлэрв. Тэр эмэгтэйтэй албан гэсэр холбоос үүсгэжээ. Манай залуу холбоос иймэрт үүссэн тэгэхэд гайхав. Түүний өмнөх амьдралд холбоос үүсгэхийн тулд эмэгтэй зэсгийн олон удаа өгөх шаардлагатай байж илээ. Гаднаа тэр талархсан ч дотроо энэ нөхцөл байдлыг ашиглахаа хэдийн төлөвлөжээ. Тэр эмэгтэйд шууд холбоос олборлолт ашиглан хавдаг төмөр олж авч чадав. Энэ нь төмөр зажилж дулаан үсгэдэг. Хангалттай хооллол эрдэс цацж үсгэж чаддаг дээд зэрэглэлийн дээд чанарын металл юм. Манай залуу металлыг эцэст нь авахад эмэгтэй танавд хөрөмжөө зарах уу гэж дахин асуув. Тэр шууд татгалзав. Яг тэр үед Ким багш Сэнийг төр авах гэд хаалх нээж деканы гэдсэн хангацаар хатан нөлдөө. Ким түүнийг Бабел академийн зүрх болсон мардуг шилтгэн гихт хуучин төв байшинлуу дагуулж яваа. Тэд академийн тэргүүнтэй уулзахаар тэнд атсан байв. Замдаа Ким Сэнд
төсөв байхыг санаалав. Академийн тэргуун лекцийн танхимд гарсан багшийг зүгээр нэг өнгөрөөгөөгүй байв. Тэр тэдний хинээс нь чавгүй илүү түвшний нэгэн байлаа. Сивэн багштай санаа зовлтгүй гэж хэлээд дутаг шарна. Академийн тэргуун бол өөр хинч биш Людвиг байв. Өмнө хямдрал тэр бол ус төвчийн тэнгэрээс ирсэн чөтгөрийн бурханлыг оршихойтой туршдаж эсгсэн баатар байлаа. Людвиг Сивэний зэвсгийг сонирхолтой гэж хижин ярахаа хэвшүүлсэн. Тэр бага зэрэг харамсал байгаа ч өндөр хүлээлттэй байгаагаа дуртав. Харамсал гэхүүгийг сонсоод Сивэн урьдчилан бүтээлээр дахин зовхроо шийдчмээр санагдав. Ямар ч тач Людвиг түүний хичээл төвшийг өнөж хоёр шагналын сонголт санаж болгов. Тэр сайтар бодсны эцэст манай болон сайн хойн багтаамжаа нэмэгдүүлэх хүсэв. Людвигийн гарын хөдөлгөөнөөр Сивэний гарт хоёр зүйл унаж ирв. Нэг нь хурцсан зүйл бүрээсээ манай сордог хүнд бэхэн чулуу байв. Нөгөөх нь зүуд мэд манай ашигчин зүудтэй холбогддог зүудний зааны соёо байв. Бэхэн чулуунд ховорч гисэн Сивэнийг хараад шоконд оров. Зүудний зааны соёог олоход бараг боломжгүй байдаг билээ. Тэдгээрийг ашиглахад хэцүү байх ч түүнд хэрхэн ашиглах сайн санаа хэдийн байлаа. Шагнал таалагдж байгаа эсхийг асуухад Сивэн төгс байна гэж хариулав. Түүнийг гармарт төсвөрийн нүхнээс нэгдүү гарч ганцхан залууд хоёр шагнал өгөхдөө юу бодож байсныг Людвигээс асуув. Людвиг таймнаар Сивэнд тэдгээрийг ашиглах чадвар байгаа учраас гэж хариулна. Нууцлагдуулж Людвиг тэр засагаас өөрийгөө харж байгаа юм байна гэж хэлэхэд Людвиг зөвшөөрч Сивэнд дүнд хөр хангалттай гүн чанар байгааг онцлов. Дөө тэр гүн нь ямар гүнзгий болохыг хэмжиж чадахгүй байна гэж чимээгүй хариулав. Манай залуу ангидаа ороход Ханс Борсипа дах 3 дугаар курс төгсөж авах сурагч хаврттай ямар холбоотойгоо хэдийн гайхуулжээ. Бусад ангийнхан түүний холбоо сүлбээг хараад биширч байв. Гэвч Сивэн орж ирээд Ханс руу хар сүрэлмэд харагдахад шараас шууд айц давтан хөдөж чадхаа байлаа. Ханс дотроо муу гаралтай Сивэнийг хараад явах зур Ким багш ихний хичээлээ хэвсүүлэхээр орж ирв. Тэрээр жирийн хөдрөөс манад хитэн арваа дахин мэдрэг төсөөлхийн хайш гэх төбөөний гулмайг танилцуулав. Ким гулмай дотор манай шахан үзүүлв. Түүний тархинд төсөөлөгдсөн зэсэн дохноо хийж бархан бүтээгдэв. Багшийн ажиллахыг харсан манай залуу тэр хүн дэлхийн шилдэг 100 дахны нэг басан дэмий зүйл биш байсныг мөн хожбас чулууг нь хийхдээ тодорхой мэдгснээ ойлгов. Энэ гулмайгаа хийсэн зэвсгийг толоонд үнэндээ ашиглах боломжгүй байв. Хайш нь манад маш мэдрэг төр тохон бүтээгчийн талд ухамсарыг тэмдэглэн авч дотоод сэтгэлээ эргцүүлэн харахад хүрэгдэг. Тиймээс л тэдгэрийг өөр бий гэж нэрлэдэг аж. Тэдний хийсэн сэрмүүд нь тэдний хин бэ гэдгийг шууд илэрхийлдэг. Ким багш ердийн өөрийгөө танилцуулахын оронд боловсруулах тэнхим энхүү өөр биеийг ашиглах болно гэж тайлбарлав. Тэдгэрийг арын байранд 7 хоногийн турш үзэсгэлэнд гарах бөгөөд тэр бүгдэд амжилт хүсв. Сивэн тэр хайшийн үн тус бүр нь 10 сая унаас дээш байгааг анзаарав. Энэ нь Бабел энгийн өөрийгөө танилцуулах ажлыг хүртэлсүүр чавшинтай болгоход ямар их хүчин чармаажт гахтгийг харуулж байна. Ханс ихэж туршиж үзсэн ч сэрмэж хянаж чадахгүй байлаа. Нөгөө талд манай залуу эрхэн тарнаа харж энд яагаад бодит авьяастай хүн нэгч байхгүй байгааг гайхав. Тэгтэл түүний нэрийг дуудав. Гулмайгаа ширтсэн Сивэн цаашид биеэ барих шаардлагагүй гэж шийдэв. Хэдийн тэнхимийн шилдэг сурагч болсон тул бүх хүчээ дайчилсан дээр байв. Тэр манаагаар урсгасан хэтрүүлсэн байж магадгүйг 1 секундын дараа шалгав. Дараагийн агшин дэлбэрт цонхнуудыг хагаж захив. Үзэсгэлэнгийн ажиллагаан дээр боловсруулах тэнхимийн шилдэг сурагчийн өөр биеийг үзэхээр асар олон хүн цугларав. Бүгдийн гайхшилтыг хүргэж энэ нь Пау нэг сэлэн биш байв. Сивэний гулмай ойролцоох 19 төсөөлийн хайшийг санамсаргүйгээр сорон аснаар тэнхимээс яг хийцнээр нь үзэсгэлэн дэлгэхээр шийдсэн олон зэвсэг бий болжээ. Тэд энэхүү агууд дэлгэцийг Сивэний асар их хавьяас чадварыг илэрхийлж гэж мэдэгдэж байна. Сурагчид тийм зүйл хийж чадсанд нь түүнийг асар их өөртөө идэвхтэй байх гэж таамаглан сандарч байв. Зарим нь боловсруулах тэнхим шилдэг төсөгчгүй утсан болохоор сургууль түүнийг гений гэж хөрөхийг хичээж байна гэж хэмжинэ. Гэсэн ч нөгөө хоёр шилдэг төсөгч үүнийг өөрөөр харж байв. Тэд тэр их төсөөжийн хайш ч гэсэн Сивэний бодит чадварыг бүрэн илэрхийлэхэд хангалтгүй байсан гэж хэлж ирж байв. Энэ хооронд уран дээр манай залуу нэг дотоод секунд загийн чартаагүйгээр маш нарийн давтжээ. Түүнийг харж байсан тус хан өөрийгөө баг зэрэг хэрэггүй мэт мэднэ. Тим хүнд одоо зааж өгөх юу үлдсэн гэж багшлахаас татгалзсан хан үзүүлэн харуулах шаардлагатай бусад сурагчдыг хайхаар яваа. Хичээж дарахад манай залуу өөрийн бүтээсэн сэлмүүд рүү ширтэж дахин давтахаар алхаа өргөв. Хан түүнийг үнэхээр эдгээрийг эвдэх гэж байна уу гэж асан яриг нь таслав. Тэрээр энэ 7 хоногийн дархны ажлын дараа бэлэн бүтээгдэхүүнийг хөргөж өгөх ёстой. Тулсан сэгчид төсөө баталгаажуулахын тулд хിവэр үлдэхийг санаж болгож байна. Бабелийн дэмжлэгийн систем нь үндсэндээ гадагш зарагдсан зэсгийн амжилтын үзүүлэлтээр үндэслэн ажилладаг. Хаан Сэнэ сэтгэл хангалуун бус байгаагийн учир юу вэ гэж асууж, энэ нь түүний мааны болов гэж гайхна. Тэр үнэндээ биеийн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Асуудал нь гэвэл тэр хүнд бэхэн чулуутай сургуулилт хийж эхлэх шаардлагатай байгаа ч одоогийн биеийн тамирын даахгүй байлаа. Яг тэр үед хан шийдэл санаж болгов. Дан ганц биеийн сургуулилтад дугаарлахын оронд нэмэгдэж чадвар ашиглаж болохгүй гэж. Энэ ойлголт Сэнгийн тарж ирэв. Өмнө амьдралдаа тэр ороход хизээч анхаар шаардж байгаагүй ч одоо бид нөөрэ хийх хүч байхгүй байхад хүнд
Бишин часов татах ганц базамжин юм шиг санагдав. Манай засаа ханы санж талархав. Хан талхлыг өөртөө наалдуулахгүй хичээж явахад Сэмүрийн зөвлөхөөгөө хариу өгнө. Манайгийнхаа дөнгөж 70% ашиглав. Тэр ханыг дарахны үеэр нөөцөө бүгдийг нь шатаадгийг зааж оронд нь ганцхан цэгтэн хаалаа хандаа сая санаж босгов. Сэм холтон явхад огт ойлгохгүй хоцорсон хан нэгдүгээр курс сурагч түүнд манайгийн хичээл яаж заасныг ахан үздэв. Бабиж бос бие данс сурцахыг дэмждэг өвөрмөц хоцор юм. Оюутнууд үндсэн мэргэжлийн шаардлага биелүүлсэн тохиолдолд ямар ч тэнхимээс хичээл сонгох буюу нэг семестрт олон 10 хичээл давхар садлах бүрэн боломжтой. Гэвч үүний цаана том хариуцлага бий. Дүнгийн голчоо 3 удаа алдуу шууд сургуулиас хөөгдөн. Энэхүү эрх чөлөөг ашиглан Сивэнжүү эр будс руу явах галт тэргэн сууж шидэд урлагийн тэнхимийг чиглэлээ. Тэрээр галт тэргнээс бөмбөгцөө Эрика болон түүний бие хамгаалагчтай таарчдав. Бие хамгаалагчдын нэгэн замаа хаалаа хэмээн түнд уртайхан зандрав. Сихүүног тулж илгүй замаа тарьж өгөх хөстэй хүн нь чи өөрөө хэмээн хөдийн хийв. Эрика түүнээс хаашаа явж байгааг нь асуухад тэрээр туслах мэргэжлэр сурцах боломжтой эсхийг үзэхээр шидэд урлагийн тэнхим рүү явж гэн гэж хариулв. Би хамгаалагчийн дөрвөөслийн хөргөн Эрика чухал уулзалтай байсан ч түүнийг өөрөө хүргэж өгөхөр болов. Дагалдагчдын хаа бахан эсэргүүцлийг эсгэрсэн. Тэрээр манай Баатартай хамт дархангаа яагаад туслах мэргэжийг сонгох гэж байгааг нь асуув. Тэрээр дархны ажилдаа сад босохгүйгээр биеийн чадамжаа дэмжих бовшид сурахыг хүсэж байгаагаа тайлбарлав. Бүсгүй барьер буюу хамгаалалтын шидийг санал болгосон ч Сен тэдгээр нэхвчлэн хамгаалалтын зориулалттай гэдгийг санаалав. Эрика шидийг хэрхэн ашиглах нь хэрэг хичээсээ хамаардаг хэмээн тайлбарлав. Тэрээр үнийгээ батлахын тулд нэгэн төвтөн дээр барьер үсгээд үнийг урьж эцгийг түүнд төлөв. Севүн цаасыг урахыг занлахын үдсэн чадсангүй. Тэрээр эхэндээ түүний зүгээр цаасны бүх батыг нэмэгдүүлсэн үгүй гэж бадсан ч одохгүй тийм биш болохыг ойлгов. Материал нь анхны шин чанараа хатуулах боловч зөвхөн хүчтэй нөлөөсөж төртөх үедээ хатуурдаг болохыг тэр ажиглав. Энэхүү техник нь маш нарийн хянашд шаарддаг. Дахны урлагтай төс тохирно гэж тэр тэмдэглэв. Эрика ийм нийлмэл томьёон дээр профессортай зөвлөхийг санаж болгосон ч Син төвтөг нэвчлэн харахад тэрхүү томьёон сонин танил санагдав. Эрика барьер бүтээх профессор түүнийг танилцуулж өгөхөөр яж хэлсэн ч хичхүүг нь амнаас нь гарахаа болов. Тэрээр залуугийн төвтөг хүндрэлгүйгээр хивэнд нь хөрхий шоконд орсон мэт чимээгүй харан зогсов. Тэр зүгээр ч нэг тэдний гэр бүлийн нууц дарарын томьёог ойлгоод зогсонгүй. Тэр үнийг шууд газар дээр нь задлжлаа. Тэрээр тасалсан талархаад арын дагалдагчдыг нь орцуулсан хизээ нэгэн цагт хан тохиолдлыг ингээнээр санаж болгов. Хамгаалагчид түүнийг дайр хар давшилсан ч Эрика Синий холтон явах дүүрийг нууцлаг сонирхсан харцаа ширтэн үлдлээ. Тэрээр оронд нь урьлаг өгнө гэж хэлж явангааг ашигласан залуу гөрхөв. Төхөөж очоод Эрика түүнийг зүгээр шидэд уршхийн тхимлүү дагуулсан очих үед сургуулиар нэг хавт игцэн байв. Зарим оюутнууд тэднийг романтик харилцаатай гэж таамагж яхад зарим нь оройн үзэгчэнд хамт байхыг нь харсан гэж батлав. Хор охин түүнд ямар ч сэтгэлгүй эс бүгөөс аж хэдийн тэдний холбоо үүсэх байсан гэдэгт итгэвчтэй байна. Тэрээр үнэндээ хичээлдээ бүтгэж хийсэн өмнө төвшин тогтоох шалгалт өгөхөөр тэндэрчээ. Эрика түүнд барьер бүтээх шалгалтын талбайг үзүүлсэн ч тэр газар нь бүрэн сүрсэн мэт харагдана. Севүн эрдэнэс хайж байгаа юм уу? Эсвэл барьерийн ардныг юм нууцсан гэж гайхсан ч аюулгүй байдлын хамгаалалтыг санамсаргүйгээр нэвтрэн гараад анхан шатны шалгалтыг өрөж мэдгүй тавьчав. Багш нь түүнд нэгдүгээр шатыг аж хэдийн дасныг шулуухан хэлэхэд тэрээр мэдсэн гайхав. Хэдхэн мөчийн өмнө барьер бүтээх хичээлийн профессор Роберт Перен Эрика Синийг сонирхож байгаа тухай зөө яриг сонсчээ. Түүний туслах нь баримт болгож зураг хүртэл үзүүлсэн байв. Мэдээллийг харсан профессор сүүлийн үед хичээл цоох хүсэлт 3 тань нэмэгдсэнийг болон охин яагаад анхан шатны жигцэн цугаа дагааг ойлгов. Үүж явж усам эрчимжиж эцэгтэй мөч артж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дорч. Сууглуу маань заавч бүртгүүлээрэй.